Дараагийн мэдээг танилцуулъя. Японы ерөнхий сайд Санэ Такачигийн мэдээлэлтэй холбоотойгоор бүгд найрамд хятад ард улс болон Японы харилцаа хурцдаж байгаа. За энэхүү хурцтмал харилцаа үүсэх болсон гол шалтгаан нь Тайваньтай холбоотой аюулгүй байдлын асуудал болж байгаа. За үүнтэй холбогдуулан Тайваны засгийн газрын улс төрийн зөвлөхөөр ажиллаж байгаа Японы өөрийн хамгаалах хүчний хамтарсан штабын дарга асан Шигуро Ивасакид 20 гаруй хэмжээ авсан гэдгээ бүгд найрамд хятад ард улсын гадаад хэргийн яамнаас даваа гарагт мэдээлэлтэй дурдсан байна. Бүгд найрамд хятад ард улсын гадаад хэргийн яамны мэдээснээр даваа гарагтад хэрэгжиж эхлэх 20 гаруй хэмжээнд Ивасакид Хятад, Хонконг, Макао руу нэвтрэх виз олохгүй байх. За Хятадын их газар дахь түүний өмч хөрөнгийг зарцаах их газрын байгууллагууд болон Ивасакигийн хооронд гүйлгээ хийхийг хориглох зэрэг 20 гаруй хэмжээ багтаж байгаа юм байна. Ивасакигийн хувьд Тайваны тусгаар тогтнолыг дэмжигчтэй илт хувилдаж Хятадын дотоод хэрэгт ноцтойгоор хөндлөнгөөс оролцож тус улсын тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ноцтойгоор алдагдуулсан гэж Хятадын гадаад хэргийн яамны мэдээлэлд дурдж байгаа. За Японы ерөнхий сайд Санэ Такачигийн хувьд 11 сарын 7-ны өдөр парламенттай хандаж үг хэлэхдээ Тайванд үүсч болшгүй онцгой байдал нь Японы хувьд оршин тогтнохын аюулд нөлөөлж болзошгүй гэж үзэн энэхүү нөхцөл байдалтайгаар холбогдуулан батлан хамгаалах хүчний зүгээс Америкийн нэгдсэн улсыг дэмжих арга хэмжээ авч магадгүй гэсэн үг хэлхийг бол мэдгдсэн. За үүнээс хойш бол Бээжин болон Токиогийн хоорондын харилцаа хурцдаж байгаа. Бээжингийн зүгээс Токиод үзүүлэх дарамтчилгаатаа улам бүр нэмэгдүүлж байгаа юм. За энэхүү одоо тодорхой албан тушаалтнуудад мөн 20 гаруй хэмжээ авч байгаа нь энэ удаагийн Японы өөрийгөө хамгаалах хүчний жанжин штабын одоо дарга байсан хүнд байгаа юм. За энэ хүний хувьд бол Японы цэргийн албан тушаал дотор хамгийн өндөр албан тушаал хашиж байсан хүн юм байна. За түүний хувьд их газрын Хятад болон Тайваньтай холбоотой асуудлууд дээр ихээхэн одоо анхааралтай байр суурийг бол илэрхийлж байгаа. Энэхүү албан тушаалтны хувьд Японы өөрийгөө хамгаалах хамтарсан жанжин штабын даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл цэргийн цолоор хамгийн өндөр албан тушаалтай ийм хүн байсан юм байна. За тэрээр одоогоор Тайваны засгийн газарт зөвлөгөө өгч байгаа. За үүнтэй холбогдуулан бүгд найрамд хятад ард улсын зүгээс нэг Хятадын бодлогыг алдагдуулж Тайваны одоо асуудлаар шалтгаглан Хятадын дотоод хэрэгт оролцож байна гэж үзэж байгаа юм. За Хятад Тайваны хувьд 1949 онд босон иргэний дайны улмаас бол улс хоёр хуваагдаж тусдаа засаглалтаа явж ирсэн. За Бээжингийн зүгээс Тайван их газартай нэгдэх ёстой гэж үзэж байгаа. За зарим тохиолдолд Хятадын засгийн газраас гаргасан мэдээлэл Тайваныг хүчээр бас нэгтгэх боломжтой гэсэн ийм зүйлүүдийг илэрхийлж байгаа. За үүнтэй холбоотойгоор Тайваны хоолойд нөхцөл байдал хурцдаж байгаагийн нэг илэрлэл нь бол энэхүү албан тушаалтанд 20 гаруй хэмжээ авч байгаа хэрэг болж байгаа юм. За Ивасакигийн хувьд 3 дугаар сар зөвлөхийн албан тушаалт томилогдсон юм байна. За 1 жилийн бүрэн эрхийн хугацаанд тус улсын засгийн газарт бодлогын зөвлөмж гаргах үүрэгтэй. За Японы өөрөг хамгаалах хүчний агаарын цэвэргийн ахлах офицераар ажиллаж байгаад Ивасаки 2022-оос 24 оны хооронд өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан штабын даргаар ажиллаж байсан улс төрийн өндөр албан тушаалтан байсан хүн юм байна.